За сайн байцгаана уу. За өмнө нь би одоо нэг жоохон хөгжилтэй маягаар ер нь бол бильярдын сургалтын нэг хэдэн бичлэг оруулж ирсэн. За одоо бол яг нэг сургалт эхлээд явж байгаа. За тийм болохоор зэрэг бас нэг мэдхгүй байгаа хүмүүстэй зориулаад одоо бас нэг сургалтынхаа бичлэгийг ийхүү эхлүүлж байна. За мэдээж бильярдын спортыг одоо сурахын тулд үндсэн зогсолт, үндсэн барилт гэдэг зүйл маш чухал байдаг. За тийм болохоор зэрэг үндсэн барилтаас ахуулаад ямар ч гэсэн одоо та бүхэндээ эхнийхээ бичлэгийг хүргэе гэж бодож байна. За манай хөргөн шавын одоо улс олд гэдэг хөвгт байгаа. За тэгээд ямар ч гэсэн улсаатгаа аялаа бичлэгээ ямар ч гэсэн эхлүүлээ хүмүүс зориулсан бол. За манай аль нүд дээр яаж харж ийн вэ гэдгийг хүмүүстэй зааж өгөх хэрэгтэй. Тэгснийхаа дараа одоо юу гэдгийг үндсэн зогсолт барилтаа яаж барих уу гэдгийг олох хэрэгтэй. Тэгэхээр зэрэг одоо аль нүдээр харж ийн үү гэдгийг эхлээд ойлаа харчих. За тэгэхээр зэрэг манай одоо хүүхэд залуучууд гараа ингэж бариад хамгийн одоо нүдийг шалгах хамгийн энгийн арга гэсэн. За гараа ингэж бариад бухыг ингэж голлуулад хоёр нүдээрээ. За аль нүдэн дээр нь харагдаж байна. Чиний аль нүд вэ? Баруун. Баруун. Миний зүүн нүд. Хүн болгоны болохоор зэрэг нөгөө харилцан адилгүй өөр байдаг. Чи баруун харж яхад би зүүн нүдээрээ харж явах ч гэдэг юм уу. Одоо янз янзаар харж яадаг. Гэхдээ хоёр нүд л одоо яг ингэж зэрэг ингэж фокуслж ингэж хардаг юм байна. Аль нэг нүд нь төрүүлж одоо ингэж хардаг. Шулуун хардаг, нөгөө нүд нь боцож ингэж хардаг. Одоо минийх зүүн харддаг бол ингэж харж байгаа бол чинийх баруун бол ингэж харж байгаа гэсэн. Тэгэхээр зэрэг хэрвээ одоо барилт барих тохиолдолд одоо чи зүүн нүдээр биш баруун нүдээр харж байгаа тийм үү? Тэгэхээр чи ингэж одоо зүүн нүд рүүгээ ингэж орж ирж болохгүй гэсэн. Ингэж баруун нүдний талаар харж тийм. Зарим хүмүүс ингэсэн хүмүүс байж байдаг. За тэр яаж ийм нөхөр зэрэг зүүн нүдээр хардаг хүмүүс зүүн нүд рүүгээ палкныхаа голыг ингэж шахаад. За мөн одоо нөгөө баруун нүдээр хардаг хүмүүс бол баг зэргийн баруун нүд рүүгээ ингэж шахаж орж ирж байна. Тэгэхдээ нөгөө голлуулаад ингээ хоёр нүдээр ингээ голлуулахаар нөгөө бухаа ингээ голлуулчихж байгаа учраас зэрэг хамраа голлуулж болно гэсэн үг. Хоёр нүднийхээ голд ингэж харж болно гэсэн үг. Ингэж харж болно гэсэн үг. За нэг бол ингэж голлуулах юм байна. Нэг бол хардаг нүд рүүгээ шахах юм байна гэсэн үг. Тэгэхгүй одоо баруун нүдээр хардаг үе зүүн нүд рүүгээ ингэж шахаж болохгүй юм байна. Зүүн нүд одоо юу гэдгийг зүүн нүдээр хардаг үе баруун нүд рүүгээ ингэж шахаж харж болохгүй юм байна гэсэн. За тэгэхээр одоо энэ нүдэн дээр одоо зогсолтод тааруулна гэсэн үг байна. За ерөнхийдөө бол одоо бух бөмбөг зогсож байгаа шайраг за энэ шулуун палкны шулуун за бас баруун хөл баруун гар энэ эднийг шулуун байх хэрэгтэй. Бол чив чигээрээ шайраг зогссон бол энэ ам энэ зогсож байгаа шайраг энэ бух энэ палкны шулуун хойд баруун гар баруун хөл нэг шулуун байх хэрэгтэй. Тэгээд энэ гарны шуу энд 90 градус заах хэрэгтэй. Энд 90 градус заах хэрэгтэй. За эдгээр зүйлүүд нэг шулуун байх хэрэгтэй. За магадгүй ийм хагараатай шайраг байлаа гэж үзье. За тэгэх юм бол өнцөг нь ийм байж байгаа. Зогтооч нь ийм дали гэсэн үг тийм ээ. Тэгэхээр зэрэг шулуун нь энэ дими чинь бух одоо палк баруун гар баруун хөлний шулуун байх хэрэгтэй бол та. Ингэж орох хэрэгтэй бол та. Ингэж. За тэгэхээр зэрэг баруун хөлөө байрлуулад баруун хөлөө энэ шулуундаа байрлуулад одоо тамирчид нэг ард нь ингэж зогсож байгаа бол нэг ингэж ордог шүү дээ. Тэр нь яагаад энэ нөхөр зэрэг баруун хөлөө зөв байрлуулад байгаа. Нэг оролт хийн гэж ярьдаг шүү дээ хүмүүс те. Ингээл оролт. Ингээл орж. Энд чинь өөрөө баруун хөлөө зөв байрлуулах нь хамгийн чухал. Энэ палкны шулууны одоо юу гэдэг энэ талтаа ч юм уу, энэ талтаа ч юм уу. Ингээд дали байхаараа зэрэг нөгөө нэг нүдэнд чинь яг харагдаад байгаа юм шиг хэрнээ тэр нь буруу барьцсан байж идэг. Одоо зарим хүмүүс одоо юу гэдэг урдаас нь ингээд харж ихаар ингээд таг далийг барьцсан байж байгаа л ингээд явуулчихдаг шүү дээ. Үе нь алдах гээд шүү дээ гэдэг. Өөрт нь бол яг л тоож хин энэ мөн байна даа гэж харагдаад. Яатсан бэ гэхээр тэр хүн баг одоо баруун хөлөө буруу байрлуулсан байна гэсэн үг. За би нэг ойролцоогоор нэг 170 см өндөр. За чи хэд вэ?
Өө чи сүүлд үзэхэд 178 байсан. 178. За 180 орчим тий. Тийм. За тэгэхэд би бол нэг одоо юу гэдэг ер нь бол тамирчдын нэг юуг бол мөрөөрөө ингэж химждэг. За зарим тамирчид одоо дэлхийн про тамирчид ч үгүй юм уу палка захиалуулж хийхдээ мөртөө гэж хэлж хийгээд байдаг. Хийлэгд бас тохиолдол байдаг. За би болохоор зэрэг одоо энэ миний барьдаас арай жоохон уртмод байгаа учраас би баг зэрэг нэг энэ авьяас барихад болох болов. За энэ атгалтын харалдаа баруун хөлний подиум ирэх хэрэгтэй. Энэ атгалт подиумны харалдаа байх хэрэгтэй. Ингэж ийм гэсэн үг. Ингэж харалдаа. За яагаад подиумны харалдаа вэ гэхлээр зэрэг энд 90 градусыг үүсгэх гэдэг. Энэ шуун дээр. Тэгэхээр би ингэж болохгүй юм. Бухан дээр тулдсан байхад би ингэж барьж болохгүй юм байна. Хитрхи урагшаага ингэж барьж болохгүй юм байна. Би энэ дээр л 90 градусыг үүсгэх гэдэг. За цохилт гүйцэтгэхэд зарим тамирчид одоо янз янзаар авч үзнэ. Хоошоогоо 45 градус, урагшаага 25 градус гэж. Энд нөгөө 90 градус үүссэн байгаа шүү дээ. Энэ шууч нь өөрөө. Хоошоо 45 градус, урагшаага 25 градус. Яг за одоо тэгэхээр зэрэг 45 дээр 25-ыг нэм. 70 градус дотор л энэ бүтэн 70 градус дотор л чөлөөч хэрэг явна гэсэн үг. Чөлөөч хэрэг маа гэдэг нь одоо энэ алсын нэг иймэрхүү нэг буудалтай цохилтууд байна. За заримдаа энэ портны ийм шааргууд байна. Эдгээр бол энэ бүтэн цохилтонд орж ирнэ. Энэ 70 градус дотор. За энэ яг хуу янз янзын техникүүд байдаг л да. Яг хуу энэ таталтыг ингэж богино татдаг. Энүүх хөвчнээ ингэж богино татдаг ийм техник байна. За одоо бүр ингэж цохилт бүр дээрээ ингэж хоошин татдаг техник байна. Янз янзын техникүүд байдаг. Тэгэхдээ одоо хамгийн алдаа багтаа техник гэх юм бол чөлөөч хайрган дээр энэ 45 25 гэдэг градустай энэ шариг одоо таталт бол хамгийн зөв. За дээрэс нь хөлдөө мөрний хэмжээтэй баг зэргийн одоо нөгөө урагшаага тэмүүлсэн ийм цослог байх хэрэгтэй. Тэгэхгүй хүмүүс хитрхи ингэж ойрхон зогсчихгоо. Нэг бол бүр ингэж гээд өөрийнхөө мөрний хэмжээтэй зайтай. Ингэж орж ирэх хэрэгтэй. Ингэж. За тэгтээ хамгийн гол нь нөгөө нэг яг хуу зүүн хөлийг өөртөө тухтай эвтэйхэн байрлалд авч хэрэгтэй. Аль байрлал нь зүүн хөл чамд эвтэйхэн байна гэж. Энэ байрлалд аваач тавь гэж. За энэ шуун дээр болохоор зэрэг. За энэ дээр бас хэд хэдэн техникүүд бас байдаг. За англичууд бол яг энийг бол бүр ингэж шолон өгөж зүүн мөрлөгөө ингэж толгоо шахаж хөдөлгөөнгөө шахдаг. За хайбол буюу одоо энэ Chinese pool-ийн төрөлтэй одоо хятадуудын одоо техник нь бол энэ шууг байрлуулдаг. Энэ шууг л байрлуул. Бүтэн байрлал. Ийм байж болохгүй. Инхээр зэрэг гаранд ингэж хөдөлгөөн орох гэдэг юм. Тэгээд зэрэг энийг байрлуулж. Хааж байж болно. Мэдээж энэ одоо энэ алганы яг энэ хэсэг тийм ээ. Заавал ингэж байрлах хэрэгтэй. Зарим хүмүүс ингэж ингээд идэв тийм. Ингэж. Энийг заавал ингэж байрлуулах хэрэгтэй. Тэгээд шууг мөн хааж байсан энд байрлуулах хэрэгтэй. За яг хөө зарим нэг зөвхөлтөн дээр иймэрхүү юм дээр бол байж болно. Гар чөлөөдөд авиж байгаа тохиолдолд бол заавал энийг ингэж байрлуулж хэрэгтэй. За дээрэс нь за одоо түрүү хоёлоо нөгөө нүдэн шалгаад байсан. Тийм. За одоо нөгөөх чи орж байна. За. Би голлуулж болно. Нэг бол баг зэргийн зүүн тал руугаа харж байна. Би ингэж баруун тал руугаа шахаж болохгүй юм. Би одоо совцсон учраас яг л голлуулдаг. Тэгээс ингэж харж болохгүй гэсэн үг. Баруун талаа эсгэлттэй шааргийг бол баг зэргийн зүүнүүдээ ингэж шагаж харах тохиолдол байдаг. Тэгэхээр зэрэг баруун нүд рүүгээ ингэж шахаж болохгүй. Тэгэхээр зэрэг нүд бүр үзээд харагдахгүй юм шүү. За чиний зөвсөл үздэн. Чи тэгэхээр зэрэг нөгөө намайг бодвол мэдээж баг зэргийн нөгөө өндөр өвчлөөс бодсон. Хаашаа бас байх юм шүү дээ.
За нөгөө баримжаагаа авахын тулд бухандаа тулгаж ягаад тэгээд баруун хөлний подиумны харалдаа хөл ирэх хэрэгтэй. Тэгвэл зүүн хөлөө зүгээр аль болох өөртөө эвтийхэн байрлалд оруулах шүү дээ. За иймэрхүү байвал яаж юм? Зүгээр байна. Гайгүй юу? Аха. За энэ шоу одоо нөгөө 90 градусаар барих хэрэгтэй тийм ээ. За тэнгууд баг зэргийн урагшлуулж. Баг зэргийн. За ингэвэл яаж юм? Бас л зүгээр. За болж байна. За тэнгууд энэ гарны хооронд энэ хоёрын бух энэ хурууны үзүүр хоёрын хооронд 20-25 см байх ёстой гэж үздэг. Энэ зай хэрв 20-25 см-аас холдчих юм бол палкны үзүүр ингэж ичээд байдаг. Хөдөлгөөнд Ингэж савлж ичээд байдаг. Одоо палк болгоны өмнө энэ тийм. ийм хөдөлгөөн ихтэн гэсэн үг энэ хойно. Энэ урагшаага байж иж энэ хөдөлгөөн багасч байгаа байхгүй. Одоо чи эндээс нь барьж ийдэ. Ийм хөдөлгөөн байхгүй багасч байгаа байхгүй. Энэ хөдөлгөөнийг л багасгах гэдэг. Жоо хойноос нэг энэ хэвээс барьж ийдэ одоо чи. Тэгэхэд хөдөлгөөн орж байна. Тийм байна. Айгаас. Тэгэхээр зэрэг энийг л аль болох гэж урагшаага шаах гэдэг. Снукер дээр бол бүр 12-оос 15 см бүр шахаж өгөх ёстой. Тэгжээж энэ одоо энэ хөдөлгөөн байхгүй болно алдаа баг болно. Тэгэхээр ийм хөдөлгөөн байгаад байгаа юм чинь нөгөө чанга алсын зохиолтын дээр алдаа гарах магадлал их байна. Тэгэхээр зэрэг л гарааж явах урагшлуулж байгаа. За яг болж байна. За одоо урдаас нэг хараад. Чи чинь баруун өдрөө хардаг баха. Тийм. За тэгэхээр зэрэг болж ийн гэсэн. Зүүн өдрөгөө чи шахаад үзтээ. Тэгэхээр ямар байна? Бүрлдэж гин үү? Тэгэхгүй нэг арай л ивгүй харагдав. Ивгүй харагдаж байгаа өстэй. Тийм. Тэгэхээр зэрэг баруун өдрөгөө шахаад нэг бол голлуулж болно гэсэн. Алин дээр нь одоо яг гой болж ийн юм дээ. Голлуулах дээр Голлуулахад яг гой болж байна. Тийм. Зааж гих мэтлэн. За үндсэн зогсолт гэдэг зүйлийг яг энэ зүйлийг эхлээд маш сайн хэвшүүлэх хэрэгтэй. Тэгээд энэ одоо юу гэдгийг зогсолтоо хэвшүүлээд авчих юм бол зөв хараад энэ зогсолтоороо ороод сурчих юм бол алдаач хамаагүй байх болчихсон. За тэгэхээр зэрэг ямар ч хэлсэн хоёлоо нэгдүгээр хичээлээ энэ түрээд өндөрлөе. За тэгээд ямар ч хэлсэн одоо дараагийн хичээл бол тэгэхээр хойд гарны атгалж шуу. За мөн одоо цохилт гэх мэтчлэнгээр явна гэсэн үг шүү. За тэгээд ямар ч хэлсэн энэ удаагийнхаа дугаартаа хамт байсан та бүхэндээ маш их баярлалаа. Тэгээд дараагийнхаа хичээлээр